Сүлд амин үхэх гаригийн нөлөө Монгол зурхайд хүн бүрийн төрсөн жилд тохирох сүлд амин үхэх гариг байдаг бөгөөд эдгээр нь хүний хиймар сүлд, эрүүл мэнд, ажил үйлсэд эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Жил тус бүрийн сүлд амин үхэх гариг хулгана, гахай жилтний сүлд гариг, лавг амин гариг, мягмар үхэх гариг, бямб. Үхэр жилтний сүлд гариг, бямб, амин гариг, лавг, үхэх гариг, пүрв. Бар туулай жилтний сүлд гариг, пүрв, амин гариг, бямб, үхэх гариг, баасан. Луу жилтний сүлд гариг, ням, амин гариг, лавг, үхэх гариг, пүрв. Могой морь жилтний сүлд гариг, мягмар, амин гариг, баасан, үхэх гариг, лавг. Хон жилтний сүлд гариг, баасан амин гариг, даваа, үхэх гариг, пүрв, сүлд гариг. Сүлд гариг нь хүний хиймар, сүлд, эрч хүч, сэтгэл санааны өөдрөг байдлыг илэрхийлдэг. Энэ өдөр чухал ажил эхлэх, гэрээ хилцэл байгуулах, аян замд гарах, шинэ үйл хэрэг эхлүүлэхэд үлзийтэй болоо. Бич дахиа жилтний сүлд гариг, баасан амин гариг, пүрв, үхэх гариг. Мягмар амин гариг нь хүний эрүүл мэнд, амь нас, амин сүнстэй холбоотой. Энэ өдөр биеийн тамир тэнхээг сэргээх, эмчилгээ үйлчилгээ хийлгэх, эрүүл мэндэд анхаарахад тохиромжтой ажээ. Нохоо жилтний сүлд гариг, даваа, амин гариг, лавг, үхэх гариг, пүрв. Үхэх гариг нь тухайн жилтэй хүний хувьд харш өдөрт тооцогддог. Уламжлалт зурхайд энэ өдөр чухал ажил эхлэх, мэс засал хийлгэх, эрсдэлтэй шийдвэр гаргах зэрэг үйлээс аль болох зайлс хийхийг зөвлөдөг. Учир нь энэ өдөр сөрөг нөлөө илүү байдаг байна.